Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрын яриг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүг хөгжүүлэх MMS компани болон үрждэг цар хариултаа хадгалах Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна. За студид хөтлөгч зандаа урнаа хоёр ажиллаж байна. За нөхөр нэвтрүүлэг маань NTV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд урна. За эмгүмс. Эмгэн хумс. Энэ дэлхийн хамгийн аюултай 7 амьтны нэг. Тийм үү. Дэлхийн хамгийн аюултай. Мэдээж нэгтэн шум бол орно тийм үү. Жил бүр эмгэн хумснаас болж 10,000 гаруй хүн эмгэн хумсаар дамждаг халдвараас болж насардаг ба. Жилд 10,000 гаруй хүн маш их хүн. Элэгний шимэгч хорхоо гэдэг нэг аюултай шимэгч байдаг. Элэгний шимэгч хорхоо гэдэг. Энэ болохоор өөрөө болжмор, хэрэ, шаазгаа зэрэг тэр шуудын бид өөрсдөө шимэгчлэн амьдардаг ба. Харин эмгэн хумс мөлхөж яваад тэр шуудын сангасыг нь олж идснээр энэ шимэгчээр өөрөө халдварлчаад. Сангасанд шимэгчийн өндөгнүүд нь байна. Эмгэн хумсны хотоодонд шимэгчийн өндөг нь боожоод авгалтай болон хуурна. Хамгийн хачиртай нь эмгэн хумс сүүдэр бараад амьдардаг. Гэтэл эмгэн хумс энэ шимэгчийн халдвар авсан нөхцөлд нарны гэрэл татагддаг болж өөрчлөгддөг гэсэн. Өмнө нь сүүдэрт мөлхөж явсан амьтан өвсний үзүүрлүү авирч ил гарна гэсэн үг. Ингээд эмгэн хумс чинь толгой дээр нэг хоёр ивэртэй шүү дээ. Нэг хоёр тэмтрүүлтэй тийм үү. За одоо би чамд яг хамгийн амар хэсгийг ярьж байгаа. Манай найруулагч гэсэн одоо нэг амар юм харуулж магадгүй зүгээр. За сангасанд байсан өндгийг эмгэн хумс идээд өндөг нь гидсэнд нь орж байгаа тийм үү. Өндөг авгалтай ихний шинж тэмдгийг одоо үзүүлнэ ингээд хувирч штэ. Эхний шатан шилжнэ гэсэн үг авгалтай. Энэ үедээ эмгэн хумсны гидсэнд нь байж лээ. Нэг авгалтай чинь. Гэвч энэ авгалтай улам томорно. Юм бүхэл бүтнийг усан юм шиг юм бэлцгэр нэг өч шиг юм болно тийм үү. Энэ авгалтай. Тэгтээ гялалтсан, солонгорсон тийм хачин тод гоё өнгөтэй авгалтай болж хувирдэ. Гэхдээ энэ үедээ тэд эмгэн хумсны гидсэнд нь биш. Харин толгой дээрх өнөө том хоёр тэмтрүүлгүүр нь орчд. Тэгэхээр ингээд харахад эмгэн хумс ч гэсэн толгой дээр тийм солонгорч, морилдсан, байн томорч ижирсэн агшч ингээд томорсон тийм хоёр том ивэртэй амьтан болчихдог байхгүй. Харахад бол тэр нь бүр ингээд лугшиж ингэж харагдана. Тэгэд өнгөөр ингээд гэлзаад солонгороод ногоороод тийм сонин эмгэн хумс болчих. Одоо эмгэн хумсны тэмтрүүл чинь баг өөрөө нэг өчиг юм байгаа шүү дээ. Тэрэнд нь яг таараа орчих юм шүү. Тэр нь бүр томорно гэсэн үг. Аим шиг харагдана юу ярьж. Үнэхээр амар харагдана. Яас хэцүү юм бэ тий. Хордоо. Энэ авгалтай харин тий бүр байж ядж байгаа нь мэдгэтгэхэр амар хөдөлдөг бүр. Ингээд солонгороод. Ингээд эмгэн хумсны толгойд түрээсгүй орчоод штэ энэ авгалтай. Эзнээ нарлууц түлээд байгаа байхгүй. Өдөртэй таам. Өдөртэй. Эмгэн хумс ч өөрөө сүүдэр бараж амьдардаг мөртлөө яг ингээд толгойд нөгөө агуултай ч ангарчаар өөртөө хүссүүсгүй нарлуу тэмүүлээд нөгөөд нь байж ядтал нарлуу тэмүүлүүлээд байгаа байхгүй. Нөгөө агуултай чинь. Шалтгаан байгаль их бол угаасаа их хачин чигтэй шүү дээ. Бүх юмыг утга учиртай бүтээдэг. Энэ агуултай чөлөөлөгдөхийг хүсэж байгаа байхгүй. Ингэж эмгэн хумснаас гарах гэдэг юм шүү дээ. Тэгвэл яаж чөлөөлөгдөх вэ? Тэр нарлуу яагаад тэмүүлээд байгаа? Үхэж байж. Ингээд хөөрхийн наранд ил гарсан эмгэн хумсыг шууд олж хараад тэгэд эмгэн хумсыг идэх учиртай. Шууд яаж олж хараад байна гэхээр нөгөө нарны гэрэлд өнөө эмгэн хумсны чи хоёр тэмтрүүл угаасаа л тэгж өнгөөр гэлцэн маш идэвхтэй хөдлөөд байгаа учраас шууд анхаарал угаасаа татчихжээ. Эмгэн хумстай хамт түүний бие дэс агуултай чөлөөлөгдөн одоо шууны гидсэнд орж байгаа. Тэндээ үр төлөвлөлдөх гэдэг байхгүй. Ингээд шимэгч хорхоо болон хөгжиж нөгөө шууны гидсэнд тэгэд тэр томроод одоо шууныхын гидсэнд өндөглөн гэсэн үг. Шувуу энэ шимэгчийн өндгийг сангастайгаа хамт гаргах чана. Гэвч тэнд нэг салгалаа сүүдэрт мөлхөж яваа эмгэн хумс энэ сангасыг идэж халдварлаад ахаад л наранд гарна. Ингээд энэ мэт мөчлөг дахин давтагдана. Энэ мөчлөг хэдэн 100 мянган жил, хэдэн сая жил давтагдсан. Цаашид хэдэн сая жил үргэлжлэх болно. Ийм л учиртай.
Ингэж энийг илэгнээ шимэгчийн хорхой амьдралын цикл ингэж явагдах нь шүү дээ. Энэ дунд золиос амтны эмгэн өмслөхгүй. Гэвч яагаад хүнд хамгийн аюултай 7 амтны нэгийг одоо яар. Хамгийн ностой хэсэг нь хүн энэ шимэгчээр хэрхэн халдварладаг тэр яг явдлаа. Дэлхийн олон улс оронд тэр дундаа Франц болон бусад өрний орнууд, ер нь Азийн орнууд ч гэсэн эмгэн өмсийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг. Гэтэ халдварлаагүй эмгэн өмс бол гоё л да мэдээж. Энд чинь эмгэн өмсний тэр мах чинь өөрөө тааламжтай амтаас гадна уургийн агуулмжаараа дахианы өндөгнөөс ч илүү юм. Жишээ нь энтгэхт одоо эмгэн өмсөөр маш гоё хоол идэг, хамттай хоол идэг. Би бол идчихэл явлаа. Гэтэ Аз улс нөгөө тэр шимэгчтэйг нэдэг үл одоо бодоход айж байна. Гэтэ ийм хоол хүнс нь эмгэн хумсанд агуулгддаг тэр шимэгчийг хүн рүү дамжуулах эрсдэлтэй. Алтан гişүүдэр гараад байгаа юм. Юу харин зураг гараад ирсэн. Нөгөө энэ нөгөө солонгороод байна уу? Амар байгаа сте. Эрдэнэ орсон тэр өгт ямар амар юм бэ? Солонгорцсон байгаа сте харин. Тий, нөгөөх амтэн чинь өөрийн гэсэн өнгөгүй тунгалаг болохоор шууд харагдаж ш төгтөн. Тийм байгаа сте. Маш аимшигтай харин. За энэ өнөө шимэгчийн агуулдаа чинь эмгэн умсаар дамжаад хүнийг бид орчхоод байгаа сте. Үүнээс болж шистосомоз гэдэг аюултай өвчин тусаад байна. Ер нь шистосома гэдэг төрлийн шимэгч хорхоор халдварсан тэр эмгэн хумс ингээд ер нь хамгийн аюултай нэ. Тэр бүх эмгэн хумс биш шүү. Энэ шистосома төрлийн шимэгч хорхоор халдварсан л аюултай. Энд нэг аюул байгаа нь энэ манайхын нэг бас сайн ойлгоорой. Бас нэг аюул байгаа шүү. Заавал тэр эмгэн хумсыг идэхээр халдварлаад байгаа юм биш шүү. Хэрэг хүн яг энэ одоо зурган дээр гардаг те энэ эмгэн хумсд хүрэх юм бол уг шимэгч хорхой арьсаар дамжин биеийг нэвтэрч хоол боловсруулах эрдэнэ болон шээс бэлгийн замны тогтолцоо гэмтээгээд байгаа шүү бас. Тэгэхээр ер нь бас ингээд ер нь аливаа шавж явж тэр нь гараараа хүрэх хэрэггүй шүү. Тэ. За халдварын гол шиш тэмдэг нь арьсны үрвсэл. Эхний шин тэмдэг илэрснээс хэдэн 7 хоногийн дараа тэр халдвар авсан хүнд дараах шин тэмдэг илэрнэ. Маш их халуурна. Энэ халуурснаас болж дагжин чичирнэ. Ийм ноцтой. Хевлийгээр маш их өвдөнө. Тэгээ бусад янз бүрийн таагүй зөө өөр илэрнэ. Ингээд энэ өвчнөд аахгүй жилд 10,000 нас ордог. Шимэгчийн халдварыг онцлохын тулд шинжилгээ хийх шаардлагатай болно. Учир нь шинжилгээгээр тэр шимэгчийн өндөг илэрх магадaltaй байхгүй. Шистозома гэдэг төрлийн шимэгч хорхоо үүсгдэг энэ өвчнийг нь шистосомоз гэж нэрлэдэг. Тэгсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага WHO те тэдний мэдээллээр энэ одоо 2018 онд гэхэд дэлхий дээр 229 сая хүн шистосомозын эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Манай улсын хүн амаас 65 дахин их хүн энэ өвчнийг туссан гэсэн үг. Гэвч энэ өвчин болохоор ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудад их таардаг. Тиймээс жилд ердөө 97 сая хүн л эмчилгээ авсан гэдэг судалгаа. Тэгэхээр цаана 100 гаруй сая хүн энэ эмчилгээ аваагүй байна. Ингээд 100 сая вэ тий. Ингээд жил бүр 10,000 гаруй хүний амьд хүрээд байгаа. Энэ эмгэн өмс хамгийн аюултай 7 амьтын нэг болсон шалтгаан дээр. Өстой эмгэн өмсийг юм аюултайг сансангүй явлаа. Ийм олон хүний амьд хүрээд тахтай. Ямар ч хилцгаа бий чинь шүү дээ. Аха. Тэгсэн Америкийн нэгдсэн улсын Флорида мужид яг чи нэг Африкийн газрын эмгэн өмс гэдэг нэртэй African Giant Snail жилийн нэг тиймэрхүү нэртэй ийм юу гэдэг вэ эмгэн өмс. Сая 10 дахин жилийн 2011 онд гівнт амар их тархаад одоо хүртэл үргэлжилсэн тийм хүндрэлийг учруулж байгаа. Флорида мужид. Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ эмгэн өмс нь уртаараа 20 см хүрнэ. Яг ийм одоо гарын алгын дайны гэсэн үг. Тий. Хүний толгой шиг. Яг хүний толгой шиг тий. Дэлхийн хамгийн хортой хөнөөлтэй амьтдын нэг гэж бас энэ тооцогддог энэ том амьтан. Учир нь энэ эмгэн өмс ер нь бол 500 гаруй төрлийн ургамал иддэг. Тэр чинь ургамлыг бид нар хэдийг нэрлж чадах вүлээ. Тэр 500 гаруй төрлийн ургамал идэнэ. Замбрааг. Тий, халуун орны болон дулаан бүсийн экосистемд их хохирол учруулдаг. Тэрнээс гадна тийм энэ нэг энэс гадна арахис, шорч зэрэг идэхээс гадна бүр байшингийн будаг, шаварлагыг ч гэсэн ингээд устгаад явчих чадвартай. Хамгийн гол нь энэ эмгэн өмс нь менингит үүсгэгч паразитыг тэгж. Тэгэхэд хүн энэ хумстай харьцаад энэ менингитийн халдвар аваад амнаас алдах эрсдэлтэй. Менингит чих аюултай өвчин шүү дээ. Мэдрэлийн систем нөлөө. Тийм шүү дээ.
Тэгвэл манай энэ сая фэйсбүүк дээр би бас эмгэн өмсгөө харсан чинь зарн марна гэх тийм нэлийн том. Гэтэ арай чинь толгой шиг том биш. Юм зарнууд байлаа бас Гайгүй нь байгаа. Гэтэ ер нь л боломжтой байх хэрэгтэй тийм. За энэ Флоридагийн авраг эмгэн өмсгөөд байгаа шүү дээ. Африкийн газрын авраг эмгэн өмсгөөд байгаа. Энэ анх 60-аад онд одоо 60 жилийн өмнө Флоридыг өмнөд хэсэгт илэрсэн байгаа ах. Яг тэр 60-аад онд анх илэрхт нь түүнийг устгахын тулд 10 жил шаардлагцсан байхгүй. Бүр сая доллар зарцуулсан гэсэн үг. Тэгэхэд гайг болсон. Тэгсэн чинь үл мэдэгдэх шалтгаанаар 11 онд ингээд дахиад олж ирчихэд. Сүүлийн 10 жилийн хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тийм сургуультай нохтоор одоо тэдний тусламжтайгаар эмгэн өмсүүдийг ямар ч илрүүлээд устгаад байгаа нь ямар ч одоогийн байдлаар 168 мянган эмгэн өмс устгацсан байна. Ингээд бүр тоо мотоо гарлаа шүү дээ. Хэмжээнд төрсөн хэр тий. Хүмүүс яагаад бүр устгах чадахгүй вэ? Яагаад нэгт гэвэл тэд үнэхээр хурдан үрждэг. Жилд 1200 гаруй өндөг гаргана нэг гэн эмгэн өмс. Хоёрдугаарт манай бурхтын домгийн нэвтрүүлгийг үздэг бол одоо миний хэлэх үгийг шууд ойлгоно. Эмгэн өмс бол Hermaphrodite. Hermes Aphrodite хоёрын нийлмэл үг буюу Hermaphrodite. Энэ юу гэсэн үг гэхээр хоёр хүүхэдтэй гэсэн үг. Заавал хосоороо байх шаардлагагүй. Өөрөөр ингээд гачийн бодож байгаа жирэмсэлж болно гэсэн үг. Гуравдугаарт яг энэ ярьж байгаа Флоридад байгаа энэ эмгэн өмс нь байгалийн дайсан баг байхгүй. Гэтэ яг энэ төр зүйл дээр шүү. Байгаль дээр яг энэ эмгэн хумсыг устгах тэр байгалаас цэвэрлэгч амтан байхгүй учраас ингээ хүндрэлтэй үржиж байхгүй. Энэ бүх шалтгаанаас болоод Флоридад энэхүү эмгэн умс нь эрүүл мэнд, экосистем, эдийн засагт маш ностой аюул учруулсан хэвээр байна. Сонь бааз. Өстэй сонирхол. Одоо төсөөлж чадахгүй байна. Харин за хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад одоо яг эмгэн умсны талаар яриа. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үржигдсээр хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк маань ажиллаж байгаа. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк маань энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээг бас од мөндрийн нэвтрүүлгүүдээр олон удаас тайлбарлажсэн те. Та бүхэн маань өөрийн сонгосон бүх үйлчилсэн дүнгээрээ одоо карт уншуулах болгонда шууд хадгаламжиндаа хариултаа хадгалаад явах ийм үйлчилгээг танилцуулж байсан. Тэгвэл яг одоо 4-р сарын 12-ны хүртэл хариултаа хадгалын үйлчилгээгээр олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээд буюу 50 мянган төгрөг болгож өгөх энэ дурамшууллыг зарлаад байгаа. Тэгэхээр одоо хинч 25 мянган төгрөг зүгээр өгөхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг гоё энэ үйлчилгээгээ ашиглаад гоё хариултаа одоо хинч гэсэн одоо бас хадгаламжтай болохыг хүсдэг байлгүй. Тэгээд хадгаламжаа нээгээд одоо энэ гоё түлхэц болж байгаа ийм зүйлийг бас ашиглаарай гэж хүсэж байна. Та бүхэн манаас заавал өөрийн биеэрээ одоо өөрт ойр байрлах нь худалдаа хөгжлийн банкн дээр мэдээж очиж болно. За эсвэл одоо энэ дэлгэсэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад худалдаа хөгжлийн онлайн аппликейшнийг татаад өөрийнхөө харилцах дансаа нээгээд хадгаламжийн дансаа нээгээд одоо хооронд нь холбоод энэ үйлчилгээг шууд аваад өнөөдрөөс эхлээд одоо яг ашиглах юм боломжтой юм аа. За тэгээд та бүхэндээ хуримтлалтай одоо Монгол иргэд болохыг хүсэж байна, уриалж байна. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань худалдаа хөгжлийн банкны лавлах утас 1819-77 болон www.ttbm.cgmn гэсэн сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд үүний бас үр шимийг үзээд явж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээд баярлалаа худалдаа хөгжлийн хамт олондоо. За баярлалаа. За өнөөдөр хамгийн аюултай амтан эмгэн өмсийн талаар ярьлаа. Үгүй ярьж байна. За яг одоо аюултай нь бол зүгээр иймэрхүү аюултай шүү. Тэрнээс шинчин тэ аюулгүй бас өчнөө эмгэн өмс байгаа. Яг энийг ярина. За эмгэн өмс нь нялцгай биетний томоохон төлөөлөгч. Тийм учраас эн чинь дэлхийд даяар 60 мянгаас 80 мянган зүйл бүртгэгдсэн гэж үздэг та. Зүйл байгаа гэж бүртгэгдсэн биш. 60 мянгаас 80 мянган зүйл байна. Маш их байгаа сте. Цагаан баага 6 зүйл биш ээ. Баага нь чинь 6 зүйл байдаг шүү. Ихэнх л цагаан баага, хүрэн баага, тий. Гризл баага, тий. Тэгээд ингээд чинь л тэгэл болоо. Тэгсэн чинь энэ юу вэ? 60 мянгаас 80 мянган зүйл байдаг. Ааха. Би яг үндэ хэлэхэд эмгэн өмсний талаар өстэй ямар ч мэдээлэл. Энд чинь тэгсэн чинь нөгөө нялцгай бит ингээд тустай юм байгаад байгаа юм байна л та. Эдгээр эмгэн өмс нь дунтай болон дунгуу гэж хоёрын ангилна. Дунтай эмгийн эмгэн өмсийг нь бид дун гэж нэрлэдэг. Ямар ингийн юм бэ? Тэгэхээр бидний өнөөдрийн нэвтрүүлэг бас нэг талаараа дунгийн талаар ахна шүү дээ. Бид нар л дунг мэдэн шүү тий. Тэгэхээр дунгийн талаар түрүүнээс ярьсан байна шүү дээ. За. Тэгж бодог байгаа зэрэг. Эмгэн хүмүүс дун. За одоо ойлгосон тий. За эрт суур амьсгалтай хойд нутаг эсвэл Антарктидаас бус бүх газар өргөн тархсан байна. Ялангуяа тропик болон субтропикийн тэр нутгаар түгээмэл гэсэн үг. Энэ тропик гэдэг нь манайхан тэр нөгөө борооны уур амьсгалтай тэр халуун орныг хэлээд байгаа шүү дээ.
За эмгэн өмс нь бүр тэр палеозен үеийн эртний Кембри үед буюу ойролцоогоор 600 сая жилийн өмнө үүссэн гэдэг. Үлэг гүрлээс ах. Тэд тэгэхээр медузагийн нэг айдал дэлхийн хамгийн эртний амьтдын нэг. Медузаг манайхан jellyfish гэдгээр нь мэдэх бах, эсвэл нөгөө шүхэр мөгөөрс цэлцэн гэдгээр нь мэдэх бах те. За эмгэн өмс дайрны хувьслын онолыг батлах хамгийн тод жишээ болдог. Яг л эмгэн өмс өөр цэнгэг болон давстаа усны хооронд шилжин амьдрах чадвартайгаараа энэ нөгөө хувьслыг батлаад байт. Тэднийг дэлхийн хамгийн төсвөртэй амархан дасан зохицдог амьтдын нэг болгосон яг энэ чадвар нь. Амьдрах орчноор нь хуурай газар ингэж болно. Цэнгэг усных гэж болно. Тэгэхээр далайн усных гэж болно. Нөгөө давс усных ингээ бүр гурван ангилж болж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бас дунтай дунгуу гэж бас хоёр ерөнхийд нь ангиж болно шүү дээ. Тий, одоо эн чин далаа гол горх юу л бол юунд амьдрын л гэсэн үг шүү дээ, тий. Ихэнх эмгэн өмсний дун цагийн зүүнний дагамширсан байдаг гэсэн. Тэгээд алтан харьцаа энэ дун дээр их гардаг шүү дээ, тий. За энийг манайхан нөгөө шинжлэх ухааны гайхамшиг хасааг нэвтрүүлээс үзээрэй. За энэ дун гэд энэ байшингийн бат бөх чанар нь тэдний хоол хүнсэнд кальцийн хэмжээс мэдээж хамаарч. Мөн дун идэж буй хоол тэжээлийн найрлага болон амьдарч буй орчны хөрсний өнгнөөсөө шалтгаалаад өөр өөр өнгөтэй байж болдог. Дэлхийн хамгийн том эмгэн humсны талаар ярив. Түрүүнийх бол их том харагдсан ч юмд. Том. За тэгвэл хамгийн томыг ярив. За. Австралийн далайн эмгэн humс гэдэг тийм эмгэн humс гэдэг. Энэ төрлийн эмгэн humсны жин 15-аас 18 кг жинтэй. Маань сансар 16 кг шүү мэдэх. Мэдлэг байгаа. Яг сансрыг бодож лээ бисээ. Дун 60 см. Чиний энэ яг нэг гартай. Дун ийм том шиг. Ямаа шиг яг наач. Яг зүгээр. Тэд тэгээд өөртөөсөө бүр 10 дахин хүн зүйлийг ингээд тээгээд зөөвөрлөх чадвартай. Хэрвээ би ингээд зүгээр энийг нөгөө нүдээр хараагүй л дээ би нөгөө элдв энэ нэвтрүүлгийг бэлдэн гэнэ YouTube-ээс янз бүр ингээд Австралийн далайн эмгэн humсыг хайж үзсэн. Янз бүрийн бичлэг гарч ирлээ. Хэрвээ тэгээд Австралид далайн эргээр явж байгаад ирэг дээр нэг овоосон шороо ч юм уу тэр шороон дээр нь элдв ургамал ургачихсан ч юм уу эсвэл шороонд дарагдсан нэг том чулууч юм шиг тийм зүйл хөдөлж байх юм бол тэр чинь аварга эмгэн humс шүү. Тэгэхээр бүр ингээд ийм авраг болохоор дээр мөр нь ингээд юм ургасан шороо мор ингээд битүү яц ингээд нэ хаяр хөдлөө явж байгаа байхгүй. Чи үлгэр шиг л байна. Бидэнд бол тэ далаа малаа бидэнд бол. За зарим эмгэн humс бол гайхалтай сэргээн төлжих тийм чадвартай байдаг. Нөгөө гүрлийн сүр шиг. Хэрэг тэдний нөгөө ивэр гэж түрүү нөгөө биелээдсэн нөгөө энэ тэмтрүүл буюу ур цахлаг эрхтнийг таслахад хэсэг хугацаанд дараа дахин ургаал гараад ирдэг. Эмгэн humсны нас нь ер нь их харьцангуй орцсон бас. Энэ бид нэг дунгийн талаар ярьж байгаа гэхэд дунджаар ер нь байгаль дээр 3-7 жил амьдэрдэг. Хэрэг хамгаалагдсан нөхцөл буюу одоо нэг тий аквариум дээр бид нар ингээд нөгөө тийчих юм бол 15 жил хүртэл наслана. Урт бааз. Маш урт ба шүү дээ тий. Одоо би жижигтэй яг хаа шавж бол биш юм байлээ шүү дээ тий. Нэлцгаа байт ингээд тастаа. Тэгэхэд бол харьцангуй урт настай шүү. Тий. Түрүүн одоо Флоридагийн тэр Африкийн авраг эмгэн humс ч нөгөө байгалийн дайсан байхгүй гэсэн шүү дээ. Гэхдээ бусад эмгэн humсд бол байгалийн дайсан их байгаа шүү. Хэдийгээр тэд удаан хөдөлгөөнтэй уул нь хатуу бүрхүүлтэй ч гэсэн байгалийн дайсан олонтой. Үүнд шувуу орно. Тийм учраас нөгөө элдв нөгөө шимэгчийг тэгээд нь шүү дээ. Хөхтөг амьтад хүртлөө мөлхөгчд бусад нэлцгаа битэнгүүд бас ингээд байгалийн дайсанд орно. За жишээ нь тоншуул байлаа гэж бодоход тоншуул эмгэн humсыг хоол хичээлээ болгодог. Тэгэхэд дунг нь хаглах тусгай тийм аргыг өөртөө хөгжүүлсэн байдаг. Угаасаа л тэр чинь ямар нэг эмэг тоншдог хүн амархан бохоо тий хүн гинэ. Тоншуул. За тоншуулын харааны үгүй тоншуулын одоо бүрсэлээр тоншуул нэвтрүүлгийг дуусчихгүй. За эмгэн humсны харааны талаар ярив. Ихэнх эмгэн humс мэдээж хэрэг биднийх шиг харах чадваргүй. Тэдний нөгөө урт сахлаг эргэтэн баа штэ. Тий. Тэрний үзүүрт нь нүд барилаад байгаа штэ. Нүд юм уу? Нүдрүүл юм уу? Нүд. Тэр нүд. Тэгэд тэр дотор түрүүний нэг муухай авгалдаа орчоод хорхоо болохоос өмнө авгалдаа орчоод хөдлөөд байхад нүднийх нь дотор нь тэр хөдлөөд ирнэ гэсэн үг байхгүй. Нүдний угруу шигдсэн ба штэ. Үгүй нүдээр нь гарахад бэлэн гэсэн үг байхгүй. Тэр тэгэд эргэлдээдсэн чинь муухай. Тэгэхээр нүдэн дээр нь тэр чинь үгүй яг дотор нь гэсэн үг байхгүй. Хар дарсан зүуд болох байд байна гэж. Энэ нэр зүудэнд орно ш. Тэр нүд нь зөвхөн гэрс үдрийг л ялгах чадвартай. Энэ сахлаг эргэтэн түлхүү тийм мэдрэх үүрэгтэй ирнэ. Орчиндөө чиг баримж олоход нь тусалж байгаа. За гэрэлж байгаа юм тэнд байгаа да сүүдрээр явъя да энэ төр гэл те.
харааны сул байдлыг мэдээж өөр нэг эргэтэн нөхөх ёстой. Энэ чинь бол байгалийн хууль. Тэр нь үнэрлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо чинь дунгу эмгүү өмс гэж байгаа шүү дээ. Дунтай эмгүү өмс дунгу гэж байх ёс тий. Дунгу эмгүү өмс бол чинь хоолыг 2 метрийн зайс мэдэр шүү дээ. Энд чинь тэр жижиг эмтэн чинь километрийн цаас байхгүй. За яаж амьсгалт юм бол тий. Бас байна. Тэгэхээр хамар ам харагдахгүй л харин тий. Эмгүү өмс ер нь бусад амьтны адил уушиг эсвэл заламгайтай төстэй тийм эргэтэнгүй нэг сони эргэтэнтэй. Үүний оронд тэд мантийн хөндий гэж нэрлэгддэг амьсгалын тусгай эргэтнэр амьсгалдаг. Мантийн хөндий гэдэг. Энэ эргэт нь орчны янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай байна. Жишээлбэл газрын эмгүү өмс нь ууршигтай системээр амьсгалдаг. Харин усны эмгүү өмс нь болохоор заламгаагаар амьсгалдаг. Эмгүү өмсний тэр нэг сахлаг эргэтэн үндэ нэг эргэсэн мэт тийм нэг хамар ажиглагдаж байгаа. Яг яаж хэлэх юм бэ? Дунг нь ингээд барьж байгаад ингээд доороос нь харахаар хүмүүсийн хамрын дотор талд байдаг мэдрэгч рецепторууд эмгүү өмсний хувьд гадналт нь байдаг гинэ. Тэгээд тэр эмгүү өмсийг байж ингээд барьж байгаад чи ингээд доороос нь харлаа гэж бодъё. Зүгээр ингээд. Гэтэ яг ингээд хөл тушаан биш шүү. Тэр дунгийнхан доороос нь гэсэн үг. Тэгэх юм бол нэг цоорхоо байгаа. Нэг цоорхоо. Энэ ингээд хаагдч нэгдэл, хаагдал нэг нүхэл байгаа юм. Энэ нүхээр хүчил төрөгч оруулаад байгаа. Нэг сонио. Одоо багцаагаар нэг суух хавьд нэг нүх байх юм байна тийм үү? Одоо хүнийхээр за тиймэрхүү тий. Бид нар нэг хамар гэхээр өөртөөхөө хамар шуул нэг энэ хавьд нэг нүх мөх байгаад гэдэг. Шал өөр байна. Шал өөр тий. Тэр нь мантийн хөндөл гэдэг юм байна л да бодвол. За заламгай хүүхэд багчуудад тайлбарч өгөх юм л энэ ч одоо усны амьтантай ус тэд нарт яаж уушиг байхгүй гэж амьсгалт юм гэхээр тэр заламгай гэдэг зүйл чинь өөрөө усанд ууссан хүчил төрөгчийг шүүгээд биендээ оруулаад байгаа тийм эргэтэн шүү дээ. За тэгэхээр дунгийн хоёлаа сонсголыг ярь. Эмгүү өмсөл дүлий. Гэтэ тэдэнд тэнцвэрийн болон одоо химийн мэдрэхүн янз бүрийн эргэтнүүд байгаа л да. Тэгэхээр тэд орчны дөргилд газрын чичиргээг бас мэдэрдэг. Тэгэхээр одоо энэ хөлмөлөөр гусаал явж байхдаа тэрнгээрээ юу болж байгааг ойлгодог. Ингээл аюул ирж ийн гэдэг ч юм уу тий чинь. За тэгэхээр хоорондоо яаж харилцалт юм бол тий. Дүлийн юм чинь одоо юугаар ярьд юм бол энэ төр. Эмгүү өмс өөр нэгэн харилцааны хэлбэртэй. Тэд гэхдээ заримдаа дуу аваа гаргаж тэр нэг гол нь сахлаг эргэтнэрээ орсноо болон бусад эмгүү хүмсийг тэмтрэх хүрлцэх замаар мэдээлэл солилцож байгаа. Гэтэ дүлийн байж байгаа дуу аваа гаргадаг юм бол гэж ийм асуулт орж ирж байна тийм үү. Тэдний гаргаж байгаа дуу нь яг үүндээ нөгөө хүчил төрөгчийг оруулаад тэр нөгөө онгоо жангаагаад тэрний чимээ байж болно. Эсвэл гусаад явж байхад ингээд нэг чимээ тийм чимээ гарч байгаа ш. Ховор тохиолдолд нэг аюул учирсан үед нэг чимээ гаргадаг. Нэг гэтээ энэ маш ховор тохиолдол шүү. Тэгэхээр баг ер нь тэгээ чимээ гаргадагтай адилхан юм байна дөө ер нь. За анабиоз гэдэг нэг юм ярих хэрэгтэй болно. Хуурай эсвэл хүйтэн нөхцөлд эсвэл бүр хоолт хичээлийн дутмаг үед ч юм уу зарим төрлийн амьтад ялангуяа одоо энэ эмгөөмс зарим төрлийн эмгөөмс анабиоз гэмэх төлөвч хэлжтэй. Энэ анабиоз гэдэг нь юу гэсэн үгээр амьдралын үйл ажиллагаагаа төр зогсоочдаг гэсэн үг. Зүгээр. За одоо би нэг төр нэг үхчээд байж гэдэг. Тэгээд үхчихсэн байж байгаа тэгээ сэргэждэг гэсэн үг байхгүй юу? Бараг л тийм. Тэрийг анабиоз гэдэг. Ямар амар юм бэ те. Тэгэхээр үүний тулд тэд дунгаа оперкулум гэдэг нэртэй кальцийн хаалтаар таглаад өөрөөсөө маш их шингэн гаргажаад нэг сонин салс гаргажаад тэгээд дунгаа оперкулум гэдэг кальцийн хаалтаар таглаад тэгээд хитэн сараар унтаа байдалд орчин. Амьсгалч өгөр. Ер нь зүгээр ингээд төр өгч юм тий. Зүгээр тий. Төр өгнө. Тий. Энэ үед тэдний бодисын солилцоо бүр эрс багсна. Төсөөснөөс ч амар багсна гэсэн. Үсэн амт шиг л болох юм байна тий. Ингээд илүү таатай нөхцөл бүрдэх хүртэл тий. Тэр байдалтай байршлаа. Энэ хитэн сар үргэлжлэн хамгийн амар. Бүр жилж үргэлжлэн. Маш лаг авьяасан шүү тий. Ер нь супер ост. Одоо би яг энэ талаараа сонсч байсан юм байна. Одоо нөгөө далайн татлах төрөлхийн үед бол одоо эднэр чинь нөгөө нэг ус нь ингээ гинт татагтаа явцсан тий хуурай нөхцөлд үлдчихэж штэ. Тэгэхээр ингээ төр амьгүй болжгаад усаа эртэл ингээ амьгүй байж байна. Усаа ирээд тий аятайхан амьдрах нөхцөл болон буцаа амьдчихдаг. Судлаагаар нэг эмгэн хүмүүс бүр 3 жил анибиост байсан гэж байна. Тэгээ зүгээр л 3 жилийн дараа юу ч болоогүй буцаа амьлаа явчихсан. Амар гоц. Гоё гоц.
Гоё юм чинь супер чадвар байхгүй тий. Ер нь бидний мөрөөдлөөс тий. Тий одоо нэг өөр гараг мэргэлээ очихоор айгүй олон жил шаардаад идэг. Тэгээд одоо хүмүүс энийг сурчвал тий антибиотиктэй ороод явчих юм шиг тий. Ер нь нэг талаараас нөгөө ичнэ гэдэг чинь нөгөө амьтдын зарим нь ичнэ гэж антибиотикийн нэг хэлбэр байгаа сте. Нилээн тэр бодисын солилцоо их багасгах штэ. Ер нь бол тийм биш. Тийм баас те. Тэгэхээр чинь зөвхөн эмгэн өмс биш. Ер нь их олон амьтдад байдаг бааз. Тэ? Сте сонирхолтой юм тэгж утсан чинь. Тийм бааз. За, эмгэн өмс хэрхэн тэр ингээд удаан ч гэсэн явдаг бай. Салганаад хөлтөө гэж бодохгүй юм. Хөлгүй. Намраад байдаг юм уу тэгээд. Эмгэн өмсний за хөл гэж бодъё л да. Тэр доотлын хөл гэж нэрлэчихээ за. Яг хөл бол биш шүү дээ. Зөвхөн хөл за хөл. За. Тэр доод хэсгийн булчингаа агшаад сунгаах замаар ингээд мөлхөөд байна. Ингээд агшаал сунгаад шиг юм ээ тэр нь бол. Тийм. Гэтэ заа нэг тиймэрхүү. Гэтэ арай өөр чи ингээд гараа ингээд жоохон ингээд агшаад тэгээ сунгаад байхаар чи нэг ингээд хөдөлгөөн хийгээд байгаа сте. Тийм шүү дээ. Хүнийг ч гэсэн хөлчүүл нэг ингээд яваад байна шүү дээ. Төвдөр шиг юм. Яаж тийм. За энэ төрлийн хөдөлгөөнийг хөлөөрөө долгиол явах гэж нэрлэдэг. Тэд нь ингэж явахдаа нэг өөрсдөө нь ялруулдаг наалдам хал салс байгаа. Тэр салс нь өөрөө гадаргууг соргох чадвартай болохоор сул шороо хөрс хайрах чулуу гэд ямар ч гадаргуун дээр тэр хөдлөх боломж нөгөөд байгаа байхгүй. Тэр салсын тусламжтай. Нэг шингээ ялруулаад тэр нөр наалдуулж авч гэсэн ингээд тэгээ яваад байгаа байхгүй. Тийм учраас ийм гоё жигд явж байгаа юм биш. Тэгэхгүй бол тэр чинь бас эвгүй шүү дээ тий. Тий. Эмгэн өмс тийм учраас босоо гадаргуу дээр хүртэл авирч бууч чадж байгаа шалтгаан тэр. За эмгэн өмс бол маш удаан хөдөлгөөнтэй тийм үү? Минутанд дөнгөж 7 см хурдладаг. 1 минутанд. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг ихснээс хойш эмгэн өмс одоогоор 1 м 40 см яваад байна. Жишээ нь усан үзмийн эмгэн өмс гэж байдаг. Тэр бол зогсолтгүй явхад 1 км замыг бүтэн 10 хоногт бол 1 км замыг гэтэл нэг ч унтаж амархгүй яг зогсолтгүй явах юм бол 10 хоног явж иж 1 км замыг туулна. Тэгэхэд бид нар чинь цагт 5 км явж чадна шүү дээ. Энэ усан үзмийн эмгэн өмс бол их гоё жишээ юм байна шүү дээ. Энийг манайхан усан үзмийн эмгэн хумс Монцаймаа гэд бичээд үзээрэй. Монцаймаа дээр үнэхээр гоё нийтлээд ш. Нэг хүн хэрхэн байцсан тухай тэр ингээ хоол болгож зараад тэгээд авир байцсан нэг сонирхолтой түүхүүд ш. За эмгэн өмс хөдөлгөөнтэй хэмжээний салс ялруулдаг гэсэн шүү дээ. Энэ салс нь өөрөө гадаргууг чийгшүүлж мэдээж халтрахаас сэргийлж байгаа. Мөн хоёрдугаарт энэ их чухал. Янз бүрийн нян микроорганизмаас өөрийгөө хамгаалж байгаа юмсан. Энд чинь гачин мухаймаар явна шүү дээ. Мэдээж. Гоё гоц. Тэгэхээр наа чи сони юм да. Биш энэ их чухал шүү. Урна. Энэ өөрөө салс ингээд ямар нэг юм ингээд тэр нэг микроорганизмыг тэнцэн салстайгаа үлдээгээд өөрөө цаашаа салс ялруулаа яваад байгаа учраас өөрөө дотгошоо бохирдуулахгүй шүү дээ. Энийг хүндрэлт нэг юм ашиглаж байгаа. Гоо сайхны салбарт. Одоо яг санаж байна. Эмгэн өмсний салсыг чинь нөө арсыг чийгшүүлэх, залуужуулах үйлчлэгээд болохоор гоо сайхны бүтээгдэхүүн өргөнөөр ашиглаад ингээд энэ тэнд нэг эмгэн өмс ингээд нүүрэн дээр тавьсан тийм имчилгээний газар их байдаг шүү дээ. Эмгэн өмсний нэг тос зөндөө төрчихсэн болохоор энэ талаар бүр эмгэн өмсний ингээд толгой дээр тавьсан зөндөө зураг харж байгаа. Тэр чинь тийм учраас тий. Ааха. За ингээд эмгэн өмс ингээд гулгаж явж байхдаа гимтчихгүй юм байх та гэдэг нэг бодол орж ирдэ. Ингээд янз бүрийн юмар юм шүү дээ чинь шилмэл тий. Тэгвэл эмгэн хумс хутганы ирэн дээвэрч мөлгөх боломжтой. Өөрөө огт гимтгүйгээр хутганы ирэн бүр самурайн тэр хурц хэлмэн дээр ч явж чадна. Учир нь тэдний тэр хөлийн ууланд салсны тэр зузаан салсны шүү дээ. Салсны маш зузаан давхраг үүсдэг. Энэ өөрөө биед нь гэмтэл учрахаас хамгаалж хөдөлгөөнд нь туслаа явж. Тэгэхээр маш ирмэгтэй юм дээр хүртэл ингээд салс нэг зузаан. Тэгэхэд доошо гойчхооргүй тийм наалдам учраас нэг цавуулаг юм дээр ингээд сайхан яваад байгаа нь шүү дээ. Ямар төгс юм бэ? Яг нөгөө танкны юу шиг юм биш те нэг ийм бүрхүүлэн дотор ингээд яваад байгаа юм биш. Тийм зөв бод. Би харин түрүүн гайхлаа нэрээ эмгэн өмс чи юм чиглэг юм чи ингээд хавь ойрын хог шороонд өөртөө наагаад ингээд үснэ осонд омбортолцсон юм болох ёстой байгаа байхгүй юу? Гэтэл бүр тэрхэн байгаад ддэг тий. Тэгсэн чи ийм шалтгаантай байж. За олон төрлийн эмгэн өмс бол юу гэдэг. Янз бүрийн мэддэг юм тийм. Гэхдээ мэдээж ихэнх нь урамлын гаралтай зүйл байна л да мэдчих тий. Ногоо хоол хатсан урамл идэн, хаг мөө гэдэн, зарим тохиолдолд нэлцгай битнүүд өөр нэлцгай бит юм биш бас нэлцгай битнэ эдэн. Заримдаа бүр үгсэн амьтад хүртэл эдэн нэтэрч. Зарим эмгэн өмс бусад амьтдад хортой урамлыг зарим эмгэн өмс идчихнэ.
өөр амьтад идэх юм бол үхчин. Эмгэн хумс гэдгээр яах ч вэ? Энэ тэднийг ер нь хоол хүнсний өрсөлдөөнд илүү дасан зохицох чадварыг өгöd. Эмгэн хумст арадуул гэдэг нэг тусгай хил үүд. Хил. Гэтэ ярианы хил шүү. Энэ хил амын хил. Мах хэлтэй. Хил амын хил. Арадуул гэдэг. Энэ хил амт. Тий, хил. Тий. Энэ хилний тусламжтайгаар тэр хоол ундыг идээд байгаа байхгүй. Гэтэ энэ хилийг нь микроскопоор ингээд томруулаад харах юм бол шүү дээ. Маш олон жижиг шүд тэр хилэн дээр нь байд. Маш олон жижиг шүднүүд. Энэ шүднүүдээ ашиглаад ургамлын гадаргуу гэж бас байгаа шүү дээ. Энэ ч үр жижиг юм шүү дээ. Тэгээ ургамлын гадаргууг энэ жижигхэн шүдээр хусаж хоолдог байхгүй. Ингээ хусаад. Тэгэхээр эмгэн хумс хоолой зажилдаг байна. Харин тэр хилэн дээр нэдэг үү төмөн шүдээрээ нухаж одоо үрж будлах байдлаар иддэг гэсэн үг. Үүрэмг болгож иддэг. Тэгэл ам нь ингээ хөдлөөд идэг нөгөөдгөө хилээрэл хусаад байгаа юм байна шүү дээ. Жижигхэн амтны жижигхэн хилний талаар ярьж байна. Тэрэн дотор живийн жижигхэн шүднүүдийн талаар ярьж байна. Энэ хідэн ширхэг гэж 25 мянган ширхэг шүдтэй. Шүд гэх юм уу одоо юу нэ бидний хилэн дээр нөгөө хөхөнцөр юу илээ тийм юм тэрэн ширхүүл юм да тийм муурны хил шиг шүд. Үгүй шүд. Харин тий 25 мянган шүдтэй. Эмгэн хумс усуудаг. Тэгсэн мөртлөө биеэрээ чигийг шингээж авах чадвартай байсан. Харахад ингээд нэг дум тэгэн чинь хуйг мөйхтэй мөртлөө. Зарим төрлийн эмгэн хумс бүр будаг ууч чадна. Эсвэл бих уун. Их сонь. Зүгээр яах ч вэ? Хортохгүй. Тэгэхэд будаг ч юм уу бих уусныхан дараа их хөвгчлээ. Тэдний нөгөө ингээд явах зам чи өөрөө нөгөө шүүс нэг салсаар явдаг ш. Тэр нэг тэр будаг мудаг нэг хэлбэртэй ингээд явдаг штэ. Хөөр хэд нөгөө шингэцэн биеинд нь тэрийг гаргаж байгаа байхгүй. Юу эн чинь штэ бүр 20 дугаар зуунд их одоо болоод маш олон уран бүтээлчд тэр нөгөө зураач нар нэг гачаа чим зурдаг нэг зураач нар байдаг да. Тэгээд ингээд эмгэн хүмүүс ингэж явуулаад нөгөө будаг уулгаж агаад тэгээд тэрийг ингээд за тэдэн $1 малрыг зарж ийл штэ. Марцсан байгаас тээ. Муухай ч юм. Харин муухай байна. Тийм амтнд хамлж штэ тэр. Бүхэлдээ метаболизм ярина. Тийм ээ. За тэр нөхөрч хүүг нь яри хермафродит гэсэн штэ. Эмгэн хумс хермафродит буюу эм нөхөн өрчгүй эргэтэнтэй амтан гэж. Энэ тэдэнд үржилд заавал хос хэрэггүй гэсэн үг. Гэтэ хооронд үрждэг шүү. Гэтэ заавал хэрэгтэй гэсэн үг шүү. Гэсэн хэдий ч мэдээж ихэнх эмгэн хумс өөрийгөө хэлтүүлэхээс илүү өөрийгөө хэлтүүлэхээс илүүтэй энэ чи ир эм гэж байхгүй юм чинь өөрөө ир эм юм чинь бүгд нэг хүстэй юм чинь өөрийгөө нэг хэлтүүлээд байж чадах ч гэсэн гэтээ үүнээс илүүтэйгээр мэдээж өөр эмгэн хумстай эвцэлтгийг илүүд үздэг. Яг энэ талаар эвцэлтэйний одоо тийм мэрэгчлэн урнаг би уурсан байгаа. Үгүй яана байхтар тэгж бэлдээгүй шүү дээ. Яг хөө хүнээр бол одоо мананлах юм да хос эргэтэнтэй тийм амтын юм байна шүү дээ. Би тэгээ яг хөө дөнгөж сая ганц л мэдээлэл харсан. Тэр игчлээр сонсгоо. Хоёр дун ингээд эмгэн хумстэй ингээ явж исэн чи яг энэ одоо мөр хавцаа юм уу тий. Нэг энэ хавцаа нэг нүх байна. Тэгээд тэр нүх рүүгээ нүхэн дотроос нь ингээ нэг ийм юм гарч ирж байгаа заяа. Тэр мангар урт байгаас тий. Тэгээд бие биенийхээ нүх рүү ингээ зэрэг хийсэн тохиолдолд ингээ бие биенийхээ хэлтүүлт юм байна. Одоо хүнээр бол ингээд нэг чихнээс ч юм уу те нэг юм гараад бие биенийхээ чих рүү орчвол ингээл яваад гэх юм байна л та. Хүнээр бол тэр чинь баг ингээд 2-3 м урт байдаг байхгүй. Амар урт тий. За ингээд эмгэн хумс одоо хэлтчлээ. За баярлалаа мэдээлэл солилцсон. За баярлалаа. За эмгэн хумс нэг удаад ойролцоогоор нэг 80-90 ширхэг өндөг гаргана. Тэгээд сарын дараа тэднээс бяцхан эмгэн хумсууд хаарч гарч байна. Одоо уул эмгэн гэж нэрлэмэрг байна тэр бяцханы нь болохоор охин хумс гэдэг ч юм уу тий. Харин тий дөнгөж төрөн хутан шууд эмгэн гэж яриад. За ямар ч ингэ бяцхан эмгэн хумс гарч ирдэг сарын дараа. Бүр стил эмгэн байдаг тий. Шинээр төрсөн тэр хөөрхийн эмгэн хумс нь бие гүйтсэн эмгэн хумсны тэр нэг тунгалаг жижиг хуйлвар гэж ойлгож байна. Яг ер нь бол ингээд эмгэн хумс байгаа штэ. Гэтэ жижигүүд нь болохоор яг бие гүйтсэн эмгэн хумс яг адилхан тэгсэн мөртлөө нэг гой тунгалаг байхгүй. Жижигхэн тунгалаг эмгэн хумс. Одоо жишээлбэл яг одоо энэ харагдж байгаа зандаа бол нас бие төрсэн зандаа шүү дээ тий. Нааг жижигрүүлээ тунгалаг болгох шиг гэж. Жижигхэн сахалтаа тэгээ тунгалаг зандаа гарч ирэх юм тий. Гачин сайхан хошин зүрлэлээ. За газар дор нүхэнд гарсан өндөгнүүд нь ойролцоогоор 2-7 хоногийн дараа тэр залуу эмгэн хүмүүс болгоо залуу эмгэн болон хуурна. Яасан ч эмгэн байдаг. За эмгэн хумсны бие өсхийн хэрээр
тэр дум бүрхүүлэн томорч өнгөнд өөрчлөгдөг ба. Тэд 2 жилийн дотор одоо бийг үүснэ. Эхний жилд дунгийн тэр диаметр нь 1.5-2 см болно. Гэхдээ дундаж эмгэн өмсөг ярьж байгаа шүү. Янз бүрийн эмгэн өмсөө учраас 2 дахь жилд 2.5-3.5 см бол томордог ч юм уу тий. За ингээд хамгийн гол нь хоёулаа хамтран ажиллаад танилцуулаад үргэлжлүүлье. Өвгөн хүмүүс гэж байдаг багт тий. За би ярьч дээ. Би нөгөө сайн мэддэг учраас. За. Манай ер нь олон сайхан нэвтрүүлгийг ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани ивентдэг шүү дээ. Бүр анханасаа бид нэг ивентдэг чаа тий. Яг үл зорилго маань тань мэдхүг их хэлээр түгэж хагаад бид нар ч гэсэн хувь нэмрээ оруулмаар байна гэд. Өөрсдийнх нь тэр барилга дээр нь бид нар очиж үзгээд энэ чинь нөгөө хувь нэмрэл зөвхөн Монгол гэдэг дэлхийд хувь нэмрээ оруулъя гэдэг ийм зорилгоор л энэ компани үйл ажиллагаа явуулаад байгаа шүү дээ. За тэгэхээр энэ MMS компанид энэ чинь баг групп шүү дээ. Маш олон төрлийн бүтээгдэхүүн байдгийг яг одоо зөвхөн нэгийг нэр. Тэр нь болохоор Milwaukee Tools гэдэг team брендийн Монголд албан ёсны дистрибьюторээр MMS компани ажиллаж байгаа. Milwaukee Tools нь болохоор Америкийн нэгдсэн улсын бүр 100 жилийн түүхтэй компани. Гэхдээ дэлхийн олон ингээд компаниас энэ юугаараа номер 1 гэхээр номер 1 батарейт багж үйлдвэрлэж байгаа байхгүй. Одоо батарейгаар ажилладаг. Тэрэндээ номер 1 нэ. Автомат нэг багж авах нь шүү дээ. За. Тэгэхээр энэ брендийн багж нь гэхдээ бид нар нөгөө гэр ах юм яриаг биш. Энэ уул уурхайн том багж нь гэж. Тэгсэн мөрчлөө батарейтай байхгүй. Тэгэхээр маш том юм талаар ярьж байгаа. Хүнд нөхцөл зориулагдсан. Тэгэхээр ачаал даах чадамж нь өндөр байх хэвээр. Тэгэхээр мэдээ шинэлэг технологитой байх хэвээр тий. Тэгээ удаан эдлэгээтэй өндөр хүчин чадалтай гүйцэтгэл бүхий тийм мэрэгжлийн батарейд багжууд нь мөн түүнийг дагсан нөгөө дагалдах янз бүрийн хэрэгслүүд байх хэвээр шүү дээ. Тэгээ мэдээж мэрэгжлийн гар багаж литиум ион гэдэг технологиор салбартаа яг тэргүүлэгч нь энэ баггүй Milwaukee Tools. Тэгэхээр багажны төрлүүдд нь за манай нөгөө ирчүүд ялангуяа одоо энэ уурхай ч юм уу тийм зүйлд ажилладаг хүмүүс сайн одоо миний хэлэх зүйлийг шууд ойлгоно. Батарейт дрил, батарейт импакт, батарейт таслагч гриндер, батарейт хөрөө, батарейт гэрэл гэх мэт ийм зүйлүүд байгаа. Нэмэхэд мэдээж багажны хайрцаг дагалдах хэрэгслүүд байгаа тийм. За та бүхэн тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг орж үзэх хүсвэл одоо 7711 10 series 7711 10 series дугаараас ингээд аваарай. Эсвэл та Facebook хуудасыг одоо орж сонирхож болно шүү дээ. Milwaukee Tools Mongolia гэж бичгээр гараад ирсэн. Харин сая гар металл зүсгч гэдэг металл зүснэ гэж нэлийн хүчтэй юм байх хэрэгтэй. Ийм жижиг юм шууд ингээд төмөрдөж. Тийм. Эцэн тий. Нөгөө технологи сайжрах хэрэг заавал нүсэр том байшин шиг байх нөгөө албагүй байхгүй тий. Супер бастай. Супер. За эмгэн хумсны талаар ярьжаа. За нэг гайхалтай нэгэн хумсны талаар ярьж байгаа. Эмгэлээ. Тий. Байгаль дээр яг л болгор шиг одоо энэ одоо чиний өмнө тавьсан аяг шиг. Гэхдээ газрын амьд биетийн талаар ярих юм. Энэ амьтан Хорват гэдэг улсын Велебитийн агуун системд амьдардаг ийм ховор амьтан ба. Энэ агуу өөр дэлхийн хамгийн гүн 20 гаруй нэг агуу нэг нөх. Маш гүн. Европт. Ер нь дэлхийн хамгийн гүн тий. Тэгээд энэ агуу нь Европт идэх Хорватд. Тэгсэн энэ агуу бүр гүнээс дөнгөж саяхан нэг амьт олцсон. За 10 жил болж гин үг. Агуун ханд би яг тэр бичлэгийг харсан. Жишээ нь агуун ханд ингээд бид нар уурхайн гүнд ч юм уу те алмазны уурхайн гүнд ингээд нэг алмаз ингээд гэлтганж нэг болор ч юм уу эсвэл гэлтганаад ингээд байж нэг жудалж шигдсэн. Яг тэгж хартал ингээ ойртод харсан чинь эмгэн хүмүүс байсан. Гоёст яг шилэн. Супер. Харин тийм сток гоё. Үнэхээр гоё бүр. Тэгэхээр тэр чинь нөгөө өөр гэрэл мэрэлд гардаг амт юм шиг. Тэр агуун хамгийн гүнээс олцсон баг. Тэгэхээр цаанаасаа угаасаа тэгж хав харанхуу ямар ч гэрэлгүй нөхцөлд те гэрэлтэй одоо ямар нэгэн харилцаанд орох хар өнгөд юм уу тийм өнгө шаардлага байх нь шүү. Тэгээ би ярина одоо хэрэг ингээд сайхан ингээд гэрэлгүй газраар яваад байвал тунгалаг зандаа болж магадгүй гэж бодлоо. Тэгвэл ингээд улаан зандаа болж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ эмгэн хумсны онцлог шинжүүд нь хитрхий жижигхэн. Дунгийн өндөрн зэ ердөө 2 мм. Сантиметрийг 5 хавасны нэг. За сантиметр чинь чиний зүгээр 7 хурууны хумс. Тэг хумсны завсар орчих юм байна. 2 мм чинь. Тий. Нэг хумс илүү гараад нэг бид нар хумсаа авдаг шүү дээ. Тэрэн шиг өндөртэй гэсэн. Тийм жижиг. Мэдээж энэ бүр
Нөгөөдөл чинь нэг гэрэл мэдэрдэг нөгөө юмтай штэ. Нөгөө тэмдрүүл дээрээ тийм ч байхгүй. Бүр яг бүрэн сохор. Гэхдээ наа чин дун юм уу? Эмгэн humс. Энэ бүрэн сохор шүү. Тэ. Түнэр харанхууд мэдээж нүд хэрэггүй. Энэ тэгээд бүр эмгэн humс өөрөө удаан хөдөлдөг гэсэн энэ бүр маш удаан. 7 хоногт хэдхэн миллиметр л урагшлана. Амьд хэд хэцүү юм те. Тий. Угаасаа алмаас чиг хэмжиж. Тий. Тэгээ ихэвчлэн тийм чиглэг агуунд амьдардаг. Тэгээ ер нь энэ маш ховор амьтан байхгүй байсан. Одоо жинхэнэ нөгөө нэг хувьслын л чинь одоо жинхэнэ юм шүү дээ. Хав харанхуу тийм агуун юунд те юу амьдарч болох вэ? Ийм юм амьдарч болох байсан бэ? Тий. Чарльз Дарвин хэрвээ амьд байсан бол энэ агууд ямар амьтан байж болох вэ гэж төсөөлвөл энэ хүн төсөөлөөр гаргаж ирээд түүнийгээ батлах байсан гэсэн үг. Чарльз Дарвин чинь нэг гоё юм тэр шүү дээ. Тэ хувьслын онолыг батлахтаа өөрөө за ийм цэцэг байгаа юм чинь энэ цэцгэн зөрүүлж ийм шувуу байх л ёстой гэж шувуугаа хайсан чинь олдсон шүү дээ. Тэр шиг л байхгүй. За тэгээ энэ эмгэн humс болохоор зөөлн тэ тунгалаг хэврэг биетэй нэмгэн хан бүхий тийм шилэн мэд тунгалаг дун. Гадуурх нь одоо яас юм уу? Тий, нэмгэн хан. Тий, одоо тэр дун. Түүнийг бүрхэж байгаа пигмент бүр огт байхгүй гэсэн үг. Тийм учраас бүтэн бие нь харагддаг. Харин гиз доторх агуулгал нэг бүтгэн харагдана гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо энэ тент нөгөө юунд орох шаардлагагүй байхгүй нэг юунд ордог лээ эхот харуулах шаардлагагүй. Хэрвээ ийм битээсэн бол зүгээр ингээ харж чад өөрөө харж чад энэ юу өөх вэ? Одоо хаана явж хизээ гарах ч гэдэг тий. Загаар тий. Энэ ихтэй нэг юм санагдуулаад байна. Далайн гүний ёроолын амьтад бас ийм байдаг тий. Тэгсэн чинь бас яг гүний агуу амьтад адилхан байдаг шүү. Тийм үү харанхууд тэгдэг бас тий. Тэгэхээр энэхүү гайхалтай humс нь уушигтай эмгэн humс төрөлд хамаард юм байна. Голчлон урамлын гаралтай зүйлээр хоолдог одоо тэнд тэгээд нэг агуун гүнд нэг хөвд хаг магл байгaalгүй тэрийг тэгээд удаан эдээл явдаг гэсэн үг. Тэгээд жижигхэн амьт учраас жижигхэн л хоол идэв шүү дээ. Тийм ч учраас нэг те хэдхэн миллиметр яваад ашиглалтаа 7 хоногт хэдхэн миллиметр яваад ашиглалтаа тэр бах те. Амьтын ертөнцийн нэвтрүүлэг хийсээр одоо ер нь зарим юм таамаглал болчиход швэ. Баялаа. Энэ амьтан харагдахгүй шахам тунгалаг. Дэндүү жижиг маш удаан хөдөлдөг ч гэсэн байгальд оршин тогтнож байгаа нь биднийг үнэхээр гайхшруулж. Энэ амьтан хэр зэрэг ажиргалтай амьдардаг бол гэдэг зэрэг би жоохон санаа зов. За тэрэнд тийм санаа зовх нь өөрөө бас санаа зовж байгаад нь санаа зовчлаа. За. Дэлхийн хамгийн давтагдчихгүй олон өнгөөрөө олон өнгөтэй эмгэн humс гэж байдаг. Тэр нь болохоор Куб улсын Куб арлын тэр олон өнгөтэй эмгэн humс зүү ясаар багтжаа. Энэ амьтан одоо энэ эрх чөлөөний арал гэж нэрлэгдэх энэ Кубын зүүн хэсгийн нутагт л амьдардаг. Гэтэ эрх чөлөөний арал гэж нэрлэгдсэн нэг коммунистууд нэрлсэн шүү. За онцлог шинжүүд нь үнэхээр гоёмсог тийм судалтай дун ба. Дунгийн урт нь ойролцоогоор 2 см. Тэгэхээр дундажлан. Хар, цагаан, улаан, шар гэсэн ердөө яг 4 өнгө агуулдаг. Хар, цагаан, улаан, шар. Гэтэ ямар ч хослол үүсэх боломжтой энэчээс нь эдгээр өнгөнүүд нь өргөн, нарийн судалтай бүр олон янзаар хосолж бараг хязгааргүй олон өнгөний хувилбарыг бий болгодог. За тэгээ урамлын гаралтай төрөл бүрийн хүнс хэрэглэн дунгийн өнгө нь өөрөө хоол хүнснээс хамаардаг. Энэ хязгааргүй олон юм. Эмгэн humсны дунгийн өнгө нь тэдний эздэг урамлаас шууд хамаарна. Тэгээ хоол хүнс нь болохоор тухайн бүс нутгаас бас шалтгаална. Тэгэхээр тэнд байгаа бүс нутаг болгоно нэг өөрөөр урамлалтай байна. Тэр болноос ингээд эн чинь янз бүрийн өнгөтэй болоод явчихна. За биеэ хамгаалах хэрэгсэл нь болохоор олон янзын өнгө нь тэднэр хоолдог амьтдыг төөрөгдүүлдэг байгаа. Гол нь. Өнөөдөр шар эмгэн humс эд самтан маргааш улаантай даруул идэх ёстойгоо ойлгохгүй гэсэн үг. Нөгөө шар эмгэн humс идчихэр нэг хэрэг ч юм уу. За би шар эмгэн humс идэндээ гэж бодлоо. Тэнд нэг улаан эмгэн humс идчихвэл энэ миний хоол биш үү гэж бодох юм шүү дээ. Ингээд хязгааргүй олон өнгөний хувирлаар эднэр чинь ингээд төөрөгдүүлээд байгаа байхгүй. Гоёгоц. Харин тийм яг хэр талд жоохон өсвөлийн явж итэл нэг улаан юм хонь байвал бас яах вэ бодохоор л юм байна тий. Ногоон тий. Ногоон хоньны гурганы арьс үйл бид нар юу вэ гэж бодно шүү дээ. Тэрнтэй адилхан тий. Кубын иргэд бүр энэ гайхалтай эмгэн humсаар маш их бахархдаг. Тэдний дүрсийг бүр зоос, шуудангийн марк, сурчлагын материал, дурсгалын уус тэднэр дээр дүрслэх нь үнэхээр илбэг. Харамсалтай нь энэ эмгэн humсыг нууцаар их хэмжээгээр барьж, хууль бусаар худалдаалж, аквармын чимэг, эсвэл гоёл одоо юу гэдэг нь те гоёмсог дүнг нь ашиглаад элдв үн тэдлэл сүвнэр хийдэг. Тэгэхээр үнэхээр ховорц. Тэгэхээр өнөөдөр энэ
Polymita picta гэж та бүхэн хайгаарай. Polymita picta гэдэг энэ эмгэн хумс нь мөхлийн ирмэгт орсон хатуу хамгаалагдсан тэр төрлийн нэг болсон юм шүү. Нэг ховор. За ингээд өнөөдрийн эмгэн хумс нэвтрүүлэг тань таалагдав. Таалагдлаа. Маш сонирхолтой л. Ерөөс энэ талаар мэддэг байсан байна. Нялцгай битэрийн талаар. Маш өөр ертөнц байна мэдээж те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани болон өршөлтөг сар хариулт даатгалын худалдаа үйлчлийн банк маань байлаа. Нэвтрүүлэг НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Тэгээд хамтаа байсан үзэг сонсогч та бүхэндээ мөн зандаадаа маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзъя да. За баярлалаа. Хамгийн сүүлд нэг хэлэхэд та бүхэн бүр зочиж магадгүй. Дэлхий дээр цорын ганц гэрэлцдэг хуурай газар эмгэн хумс байдаг шүү. Зүгээрс нэг гэрэлдэг биш. Анивчиж гэрэлцдэг. Шөнийн цагаар зүүн даазын ой мод зүлэг ногоон дээр гинтхэн шар ногоонгийн гэрлэр цацарч байгаа. Тим эмгэн хумстай тааралдвал та гайхаарай. Энэ бол угаасаа гайхалтай гэрэлдэг эмгэн хумс баг. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.